За энэ нэмэлт өөрчлөлт оруулаад бараг 2 жил болж байгаа тийм ээ. Тэгээ 26 оны 6 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр ингээ явж байгаа. Тэгээд 6 сарын 1 маань өнгөрцсөн байж байгаа. Бид хэд бас энэ дээр тэгээд нэмэлт өөрчлөлт оруулж ирэх асуудал ингээ яриад байж байгаа л да. Тэгэхээр ер нь бол энэ сүүлийн үед нөгөө ард иргэдийн донд хууль хэрэгжихгүй байна гэдэг асуудал ярьж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхгүй түүнийг одоо дагаж мөрдхийн журмын тухай хууль журмыг нь баталж хэрэгжүүлэхгүй байна гэдэг зүйлийг маш их шүүмжлэлтэйгээр ярьж байгаа. Түүний нэг нь л бас энэ болж байна л да. Тэгэхээр бид бүхэн хуулиа тооцоолоод баталсан хэрэгж хугацаа нь болохоор ингээд энийг дахиад хойш нь сунгах асуудлууд яригдж байна. За энэ дээр юунд одоо сая үндслэл хэсгээр энэ тоотой холбоотой асуудал ярьж байна л да. Одоо энэ нөгөө нь улсын чанартай, орон нутгийн чанартай хотуудын чинь тоонд нь хүрэхгүй байна гэд. Тэгэхээр бид тоогийн зааж өгöd эсвэл байнгын оршин суугчтай байхаар төлөвлөсөн гэж байна. Энд чинь бас хүн ам өсөхийн юм чинь ингээд нэг жоохон дутуу байх бол одоо бас байх. Тэгээд хүн ам өсөд тэр тоондоо хүрчих асуудлыг нь хуульчлаад өгцөн л байна л да. Тэгэхээр энэ үндсэл энэ төр бол бас жоохон тодорхойгүй байна л гэж ингэж үзэж байгаа. За хотын асуудал дээр Багнуур налах гэд. За тэгээд энэ хоёр одоо жишг болгоод ингээд явъя л гэж ярьсан. За тэгтэл одоо энэ юугаа тойрсон сумдуудын одоо газар ялангуяа энэ газрын маргаантай холбоотой асуудал дээр маш их хүлээлттэй байж байгаа. Ингээл дахиад энэ асуудал чинь ингээд хойшоо одоо шидэгдэхээр л ингэж харагдаж байна л да. За дээрэс нь энэ одоо эн чинь ганцхан хот биш. Тосгодын асуудал байгаа. За жишээлх юм бол манай одоо Төвийн бүс Сэлэнг аймагт л ихэд Сэлэнг аймгийн Дулаан хаан, Түнхэл, Номгон, Аршаант, Хэрх, Бугант гэдэг ингээд тосгодууд захирагчийн ажлын албатаар ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Хүн амыг аваад үзэхээр хүн ам нь одоо Монгол улсын дундаж сумын дайны буюу одоо 2000-аас дээш хүн амтай болцооцсон. Ийм одоо сумдууд. Тэгээд нэг сумын баг гэдээ ажиллаж байгаа. Тэгэхээр тэн дээр нөгөө очиод уулзахаар иргэд нь бол бид нарыг одоо энэ том хэмжээний одоо зарим сумаас том баг байхад бид нар дээр энэ төрийн үйлчлэгээний ажил ялангуяа татвар газрын харилцаатай холбоотой асуудал. За дээрэс нь энэ эрүүл мэнд боловсролын чиглэлийн асуудлууд ингээд багийн төвшөнд авч үзэгдээд бидний эрх ашиг хоцроод байна гэсэн ийм зүйлүүдийг маш их одоо гомдолтойгоор ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг асуулт байгаа нь энэ хот тосгоны асуудал. За хотуудын асуудал дээр ч бол мэдээж одоо асуудлууд байгаа юм биз. Энэ тосгоны асуудлыг энэ цааш нь шийдээд явчих болохгүй юу? Тэнд байгаа одоо иргэдийн эрх ашиг, төрийн үйлчлэгээ авах эрх ашиг нэлээ хохироод байна л да. За амсаган сайдын микрофоныг өгье. За тугаан гишүүний хэлж байгаа зөвөө бид хууль баталсан бол хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх гэж хуулийг улсын хурлаар хэлж засгийн газраас өргөн барьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал бас одоо анх хууль батлагдсанаас өөр байна гэж үзэж байгаа учраас ягаад гэвэл эдийн засгийн нөхцөл байдал бас ялангуяа аймаг орон нутагт сумыг хот болгох, аймгийн төвийг хот болгох, дүнтэй холбоотой газар нутаг жишээ одоо хөлийн засгийн маргаантай асуудлууд гээд ингээ нэг дор батлах буюу одоо өмнө та бидний хамтдаа баталсан улсын зэрэгэлдээ 6 хот энэ дотор Дархан, Эрдэнэт, Орхон за тэгээд 100 мод Налах, Багнуур гэсэн. За орон нутгийн зэрэгэлдээ 43 хот, Дагуул 4 хот гээд ингээд явхаар нийтдээ одоо үндсэндээ 54 хотын асуудал яригдсан учраас энийг одоо нөхцөл байдлыг харгалзаад эхний ээлжинд Улаанбаатарт хамгийн ойрхон дээрээс нь хүн ам дэд үтц эдийн засгийн орчин нөхцөл нь бүрдсэн. Цаашлах юм бол Улаанбаатарын хотын төвлөрөл цаарлыг багасгахтай холбоотой өндөр ач холбогдолтой богино хугацаанд үр дүн гарах боломжтой гэж үзсэн учраас Налах, Багнуурыг эхний ээлжинд улсын зэрэгэлдээ хот гэдгээр нь хэрэгжүүлээд ингээд цааш нь бусад одоо зэрэгэлдээ орон нутгийн болон улсын зэрэгэлдээ хотуудаа үе шаттайгаар хот болгох асуудлуудаа ингээд хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж ажлын хэсэг холбогдох одоо аймаг орон нутгийн удирдлагуудтай хийсэн хурал зөвлөгөөн дээр ярилцаж одоо шийдсэн учраас энэ асуудлаар ингэж оруулж ирж байгаамаа. За тосгон байгууллагатай холбоотой асуудал бий. 2000 хүртэл хүн амтай одоо суурин газрыг тосгон буюу одоо суурин газраар тодорхойлох боломжтой гэж. За энэ хүрээнд одоогийн үйлчилж байгаа хуулиар энэ асуудал шийдэгдээд явах бүрэн боломжтой. Энэ хүрээнд одоо төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
иргэн түргэх төрийн үйлчилгээг илүү бас чанартай болгох юм боломж өгчл нь энэ хуулийн одоо өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар шийдвэрлэгдээд яв боломжтой учраас цаашид одоо энэ тосхныг байгуулах ажлын хэсэг дээр ярилцаад засгийн газрын их хурлаар оруулаад одоо үндсэндээ бол тосхныг байгуулахад бол их хурлаар орох шаардлагагүй гэж үзэж байгаа учраас одоо орон нутгийн төвшин шийдвэрлээд явах боломжтой гэж үзэж байгаа. За нэмэлт тайлбарууд бол манай ажлын хэсгийнх нь бас тайлбарлаад тавьчихна.